эрүүл мэндийн тогтмол урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаад хэрв надад эсвэл хэрв таны хайртай хүнд завсрын эрсдэлт хүчин зүйлүүд одоо тэр биеийн жингээ илүүдэл байна уу? Эсвэл тэр цусан дох одоо холестерин үйл ялаг одоо өөрчлөлттэй байна уу? Эсвэл глюкозын хэмжээ одоо бага зэрэг гипергликемийн байдалтай байна уу гэдгээс одоо эрүүл мэнд тодорхойлогдох гээд байгаа. Тэгэхээр бид нэр энэ өвчнөж биш бас эрүүлж биш байгаа энэ завсрын эрсдэлт хүчин зүйлүүдэд маш их анхаарлаа хандуулж түүнийг удирдах хэрэгцээ бол гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр завсрын өвчин зүйлүүдийг одоо олзоод мэдрээд илрүүлээд гаргаад ирнэ гэдэг чинь нөгөө үүсгээд байгаа халдварт бос өвчин буюу зүрх судасны одоо эмгэгүүд таргалалтаас шалтгаалсан өвчнүүд таргалт гэдэг өвчин байна. Чихрийн шижин одоо цус харвал зүрхний шигдээс гэдэг ингээ яригадаад байгаа энэ өвчнүүдээс сэргийлэх гээд байна гэсэн үг тийм үү? За урьдчил сэргийлэх эрт илрүүлэхтэй хамрагдаад хэрэг завсрын эрсдэлт хүчин зүйл байгаа бол түүндээ одоо чиглэсэн эрүүл мэндийн одоо менежментүүдийг бас мэрэгжлийн эмчийн мэрэгжлийн одоо хүний тусламжтайгаар одоо зөв хянаж зөв эрсдлийг тооцож одоо явж явах бол одоо айгүй одоо сүүлийн үеийн өвчин эмгийн менежментэд чухал байр суурийг бол эзэлж байна.